Зайвал цаана одоо Counter Strike тоглоомны түүхэнд даржсэн нэгтэй 42 төлөв кейс гэдэг. Энийг бол та зөндөө сонссон баг. Тэгээ 42 кейсийг бүгднгээс нь 10 орыг задлаж байгаа. Энэ удаа тэгээ тайлтаар харсан байгаачлаа ер нь бол те нэлээд үнэтэй кейс Spectrum кейснээс 10-ыг задлах гэж байна. Тэгээ Spectrum кейс дотор юу байдагтай хэдүүлээ сонирхцгаая. Keydrop нь Counter Strike дотор байдаг кейснүүдтэй адил кейс нэдэглүүд бокс айт юм. Та бүхэн үнэгүй кейсээс эхлээд асар үнэтэй кейс нэх боломжтой байгаа. Өөрийн үеийн скинийг апгрейдерээр сайжруулах болон скин ченжерээр дуртай скинээрээ солиод авах боломжтой. Хэрвээ эсвэл бус дэрэлэгчтэй хамгийн өндөр эсвэл хамгийн бага түнтэй ялах байдлаар эсвэл бүр багаараа кейс батл хийж азаа үзээрэй. Та бүхэн CDS-сэн промо кодыг ашиглаж 10% бонус 50 цент үнэгүй авахаас гадна $2 эсвэл бүр $10 депозит хийх юм бол миний оруулсан бүх гивэд оролцох боломжтой байгаа. Харж байгаачлаа ер нь $7500 гивэ зарласан байгаа шүү. Fire swap. Таны скинүүд нэг л хууч санаж байна. Унгаас эсвэл зүгээр л өөрчлөсөн скинээс бол харгаа болохгүй л Fire swap-тай танилцсан. Шилбэрийн скинүүдээ сонгоод авмараа скинүүдээ шууд ав. CDS промо кодыг ашиглаад 35% бонусыг авах боломжтой. Эсвэл олон улсын карт крипто ашиглаад шууд худлаад авчихсан болох юм байл шүү. За, Spectrum кейс нь болонгууд 2017 оны 3 сарын 15-нд анх удаа тоглоомд орж ирсэн юм байна. Тэгээд ер нь бол Steam Market-ээр 5 гаруй долларын үнэтэй, нэлээд үнэтэй кейс. За тэгээд энэ кейсийн дотор бол тэгээд ер нь бол яага үнэтэй байгаа нь бол маш тодорхой. За тэр удахгүй яригдана. Тэрнээс өмнө хэдүүлээ Secret дотор нь ямар скинүүд байгааг сонирхъя. Jungle Slipstream, Blueprint, Oxide Blaze Hog, Capillary Hog, Acoban, окей нөгөө Шарлоодот модтай хүмүүс ер нь бол энийг хийцэн байгаа хэрэгтэй. За Ripple, Xander, Crimson. Энэ илүү гоё vibrant байсан бол илүү гоё харагддаг скин байна. Энийг харж байгаагүй скин байна. Ер нь бол скинүүдийг харах юм бол юм жоохон хогийн скинүүд байна. Тэгтээ яг хөө цэгэр скинүүд л дээ. Emerald Poison Dart, Last Drive. Окей, энэ бол дайжгүй харагддаг. Гэхдээ бас стилтэй би нэг saturation нэмж харагдаад байгаа байхгүй. Окей, Scaffold. Энэ бол 3D effect амар давгүй скин. Би бол давгүй гэж боддیں۔ Хэмжиж гисэн. Тэгээ Seasons. Тэгээ Fever Dream байгаа мэн. Окей. Shanliu гэж уншвал дээ. Окей. Ер нь бол ягаал лоотонд ордог ер нь бол Сизигийн скин. Ер нь бол тэгээ давгүй. Сизигийн скинүүд дундаа нэлээд давгүй дорно. Тэгээд мэдээж Decimator ягаа мөртлөө ер нь бол дайжгүй скинүүдийн нэг. Тэгээ Bloodsport. Тэгээ Neonoid. Окей. Ер нь бол дээр нь байгаа ер нь бол ингээд 4-5 скин бол давгүй. Бусд нь бол үнэхээр царай мот скинүүд байна. Гэхдээ одоо Gold-тай нэлсэн. Gold нь л энэ кейсийг чинь үнэтэй болгож байгаа штэ. За Gold нь гэх юм бол юу байгаа нь тодорхой бах. Тэгээ ер нь бол энэ ч Chroma finish-нууд байгаа. Тэгээд хамгийн гол нь Butterfly ундаг кейс. Butterfly дундаа Butterfly Gem ундаг кейс. За яг энгийнээрээ унах юм бол зүгээр энгийн доплоор унах юм бол дундаж үнэ нь бол Butterfly доплоор $2500. Tiger зурнах юм бол $2000. Phase 2 байх юм бол энэ Marble Fate нь бол 2500. Phase 2 байх юм бол 8600. Ruby байх юм бол 17000. Энэ бол дандаа бэлэн мөнгөөр авах юм шүү. Тэр нь бол. Гэтэ хэмдэрсэн ба шүү тэр. Тэгээ Butterfly Sapphire ер нь бол те яагаад энэ кейс үнэтэй байгаа шалтгаан л ер нь бол Butterfly тэр дундаа Butterfly доплер унж байгаа болохоор. За тэгэл энэ чинээс л гол даа. Тэ 18 дахь дугаар би энэний өмнө те энэ контент суралт контентыг эхлүүлээд би одоо ингээд 170 кейс задлсан байгаа. Тэрний өмнө би 400 кейс задлаад код 400 гаруй кейс задлаад код ургаагүй байгаа. Би одоо код ургаагүй 600 гаруй кейс задлсан байна. За энэ мөчөөс энэ 10 кейснээс би gold авчи. Please. Gavin, please. Give me gold. За мэдээж нэгтгэх төлхөр нэгтгэх кейс. Gold. Тэгээ би Spectrum зөндөө дадчихсан. Тэгээ батлаа чи бодоор зургаагүй байгаа. Come on. Gold. $20,000. Come on. Gold. Ер нь тэрэлж задлаа. Яга би эшт задлаад байгаа лээ. Тэгвэл traditional ancient руу солисон штэ. Baggage. Доогуур зур Astra World 0. Нийтгэл хүр нэтгэс. Gold. Butterfly. Clear dead. Нийтгэс нийтгэл хүр. Open to keep. Gold. Butterfly. Come on. Gold.
Окей. Дахиад 7 байна. 6 байна. Гол. Одоо 6 боломж байна. Тэ. Би Butterfly Gem авахгүй юу? 50-50. Уунаа нь squad унахгүй. Come on. Ягаар хийж байна. Нохонд ойрт нэдэг. Gold. Come on. Gold. Give me that Butterfly Ruby. Gold. Come on. Gold. Gold. Ямар хягаа өнгөрч байна. Сүүлийн 3 кейс. 3 удаа 50% шанстай. Унаа squad унахгүй. Gold. Сүүлийнх бүкснөөс задлсан. Gold. Butterfly Gem. Nah. Come on. Butterfly Ruby. No, I want that Butterfly Ruby, man. Яг вэ? Нэг ягаантай, нэг чирнэл ягаантай, нэг улаантай. Гэтэл still те. I want that Butterfly Gem, man. За энэ кейс нь болонгоо $5 7.5 нийтдээ $75 үрсэн юм байна. Тэгээд нийтдээ хэд болсныг харцгаая. Окей, бараг л money 50% money back. Хэдүүлээ дараагийн дугаар дээр Spectrum 2 задлана. Spectrum 2 дотор хутгнууд нь бас адилхан. I need that Butterfly Gem. I want that. Яг үнэтэй кейснээсээ бас амар их мөнгө задлаж байгаа кейснээсээ улаан молгоогоо нэг 50% money back хийж байгаанаас тэ нийт ингээд урт хугацаагаа бодох юм бол дажгүй л байна. Эмтэн кейснээсээ ямар гагаад үнэтэй кейснээсээ давгүй өвтөр юм гаавал. Окей. Дараагийн бичлэгээр уулзъя. Лайк дараарай. Bye.